Өглөөнд үжигч тавг дөрэн сайн байцгаана. Самрын сонин дэлгэж тавхантайгаа ялгаж байна. За ингээд өнөөдрийн манай ярилцлагын голччин бол Өвөр Монголын багшийн их сургуулийн дуу хөгжмийн дээд сургуулийн профессор Аспирантын жолоодогч Сүмбэр багш. За энд бол манай Өвөр Монголын их сургуулийн урлагийн дээд сургуулийн дэд профессор Уртын дуучин Чулуунбат багш. За өнөөдөр одоо та нар манай самрын сонин дэлгэцийн хамт хөрлөж ирсэн дэх баярлж байгаа. Учир нь та нар бол одоо манай Өвөр Монголын одоо хамгийн өндөр дэсийн одоо урлагийн дээд сургуулийн хоёр нэр хүндэт профессор багш маань байж байгаа. За ариун хүнөөс бол та нарыг өршөж биширж ингэж явж ирсэн. Одоо Сүмбэр багш барыг багшийн их сургуульд хичнээн жил ажиллаж байна. Одоо 30 жил болж байна. 30 жил ажилласан тийм үү? Яг өөрөө бас тэр сургуулиас төгссөн тийм үү? Тийм ээ. Та аль жил тэнд тэр сургуульд? 78 онд сургуульд орсон. Ингээд 88 он 80 онд төгсөөд. Тэр үст ямар мэрэгжлээ? Яг 78 онд орсон юм. Тэр үеэс л одоо би энэ өмнө би тэр ордс дуу хөгжим болгонд ажиллаж байсан. Тэр бас хөгжим чадна. Миний хөдөлмөрийн хөгжим чадна. Би бол одоо хоол хэлж байгаа биш нэлээд өндөр хэрэг хөдөлмөртэйгээр тэр сургуульд ороод ингээд одоо төгсөөд үлдсэн шүү дээ. Энэ ажиж авшаа. Очоод би юу энэ дуу зохиох мэргэжээс сарлаа. Сорсон дараагаар эргээд одоо энэ ажлын энэ хэрэгцээгээс болж би одоо энэ дуу зохиох мэргэжлээ бол одоо хичээл заасангүй одоо өөр гадаадын одоо уран бүтээл гэдэг юм уу хөгжмийн төөх гэдэг юм уу ийм хичээл зааж ийм мэргэжлэр гадаад уран бүтээл гадаадын уран тэр үсээ одоо та нарын яг их сургууль шалгахын үест урлагаар шалгахын үест яаж шалгаж байна? Сүмбэр багш тэр яг 1 жил юм. Бүр 1 жил. Энэ хот сургууль шалгуулсан. Тэгээд хоёулын одоо энэ эхлэлт нь адилгүй. Би танаас хол дор. Би тэр үед нөгөө сургуулиуд сууж исэн, дум сургууль сууж байгаад, баян уус сургууль сууж байгаад одоо урлагийн сургууль тэр Сүмбэр багш их сургууль шалгуулсан. Тэр үед манайч чинь дум жирийн тусгай мэдлэгийн сургууль. Шалгалт орсон. Тэгээ ер нь удуурдаан бол одоо манай сургууль шалгахад одоо яах вэ одоо хөөх тэр багш нар бол хөдөөгөр явж сургаар сонсд. Монсын тэр шалгаж явах нь эсвэл одоо энэ мэрэгч их багш энэ одоо энэ самбонаа боёшан багш шинхугаан багш манай сургууль их ариун сайхан боён дэлгэр багш одоо ийм сайхан ариун сайхан манай Монгол үндэстнээ сайхан содон багш нар байсан. Сургаар явдаг байсан. Тэр нэг сумна нэг хүүхэд харин ямар наадамд дуу дуулж яаг нэлээ сонин дуулдیں۔ Нэлээ танаас хотж үүсэхгүй юу? За энkä хайгаад очоод хөдөө зарим одоо зөвхөн адуунд явж байхад уулж дим үү? Малдаа явж байгаад уулж дим үү? За чи хэн бай хин би хэнэ хүү байна. Одоо зүгэл дуулдаг. За зүгэл чи гадаад зогсож байгаа намаа нэг дуулчих. Үгүй хоёр болох юм байна. Одоо гэртэнээс шинэ хүүгээ манай сургууль авъя. Тэр үест яг одоо яг өөрөө ардын дуугаар шалгаж ирсэн. Яг дуулж ирсэн. Өөрийнхөө чаддаг дуугаар. Чиглэм бол яг тэр үест ингэж орж ирсэн усууд нь бол одоо манай энэ яг тэрэн маягаар ингэж шалгаж тэр багш нарын ингэж одоо ингэж хөдөөгөр аяалж одоо ингэж хөлөөс ус уруусгаж одоо ингэж хөдөлмөрөөр нэг орж ирсэн тэр хүүхэд бол одоо тэр үед одоо манай Өвөр Монгол альч газар гэдэг бүр бий гэж явж байгаа усууд альч одоо чи дууч болго хөгжимч болго кино тоглогч болго одоо чи бүжиг өсөрдөг бол зарим нь бүжиг өсөрч чадахгүй чи нэг дээш нь хоёр тонгороо өсрөөд гэх юм уу үгүй чи нэг томор хийгээд гэх юм уу одоо бол юу одоо зүгээр яг бүр часалж барьж авч байтал бас тэр хэрэг юм гарч ирж үгүй шиг. Тэр нь яахад байж байгаа. Одоо тэрнийг одоо мэдэхгүй шүү. Тэр яг авьяастай үнэн тэр авьяастай. Тэр нь бол би бол одоо бас ингэж бодож байна. Тэгээд одоо бол чи шалгах хүн нь аривдсан. Амьдрал нь дээшилсэн. За дахааныг нь бол ингэж нэг хэсэг бол ингэж соёлоор хийж гаргасан. За их сургуульд орвол. За манаас болоод жишээл өндөр 10 хүн аавна. 10 уртын дуучин авъя. За 30 нь мэдэгдэл өгнө. За энэ одоо 10 дотор бол манаас авъя гэсэн хөдөө энэ хүүхэд явъя гэхэд хөрх хөдөөнийх юм соёл гарахгүй. За их сургууль гэдэг юм соёл гарахгүй бол яахын чаргагүй. За ийм нэг хэсэг энэ ийм нэг хуучаагаас бол одоо энэ сонин шиг сонёс хоолой тань бол орж ирдийсэн ийм нэг шалтгаан байна. Сүүлээс нь бол одоо ингээ өөрчлөлт хийгээд бол одоо манайх бол морин хур уртын дүүгээ бол одоо хоолоогоор мэрэгжлэр нах болсон. Соёлын бол тэгэж юу хэн байсан их хязгаарлах байсан. За чи 10 хүн аваад бол төрөө 10-д орсон дуучин. За ингэснээс хойш бол хүүхэд уусуулсан нэлээд сонин холоотой хүүхэд орж ирж байна. Энэ бол одоо яг уртын дүүгөөч мөн ч одоо их
сайн харгалзал өглөө гэж хэлж болно. Энэ бол одоо бас нэлээд сүүлийн үед. Чи Манайх яг шалгахын үед бол тэр заавал тал маягаар дуулдаг шүү, тийм үү? Биднээс бүр та яг нэг тийм дуу сонсгүй байж байгаа тэрээс сураад шалгаж үзчихсэн. Тэгэд бүр онтоо юу дуулцаа яасан. Тэр үед яг та бүр тэгэж нэг шалгах. Одоо яг Оросын тэр нэг жаал сургалтын бас ингэж тэр бүр хуваад шүү дээ. Яг ардын дуучин юу гэж тал маягийн дуучин гэж тийм. Энэ талаар ярил манай энэ их сургууль хүмүүжил болоод дуу хөгжмийн сургууль хүмүүжил өнгөрсөнд бол нэлээд хөрөлж өгөх тань байна. Тухайн үеэс нэг үеийг шалгаад болоод дуу дуулдаг хүмүүс бол дуу дуулчихвал бараг болчихно. Хөгжим барьдаг хүмүүс бол хөгжим барьчихвал болно. Сүүлдж одоо энэ гадаадын юм одоо нэг өрн дахин энэ жаах арга маяг хичээлийн хүрээнд орсноо учраас энэ одоо шалгах үед бас энэ нөлөөгөө хүртээд. Одоо заавал одоо сонорын гэдэг юм уу? Жаа эсвэл одоо энэ нот уулах гэдэг юм уу? Одоо ийм 10 мэрэгжил оруулсан. Ингэсээр одоо энэ хөдөөний хүүд бол одоо эндээ яг ухаалахгүй. Яг энэ сайхан дуучин бол одоо орж ирэхгүй боллоо шүү. Энэ 2% нэм одоо мэрэгжлийн олон хувийн нэмэд юм уу? Жаа эсвэл энэ мэрэгжлийн хувьд тараас нэг нь хөрөхгүй. Одоо нот уулах юм уу? Одоо жихэн сонор нь муу гэсээр одоо энийг авах чинь одоо. Ингээд бол одоо сургуулийн хүрээнд нь оруулаад одоо яана одоо тэр гадаадын одоо тэр зөвлөлтийн гэдэг юм уу? Одоо Оросын гэдэг юм уу? Одоо орон техник гэдэг юм уу? Ийм нэг 10-ын одоо хичээл ингээд жаагаад одоо энэ нэр гол болгож ягаад ингэсэн чи одоо энэ манай энэ бодтой байдалтай бол энэ тохирчихгүй юм уу? Эсвэл ангиж ирсэн. Ийм. Тэгээ энэ явсаар сүүлж одоо энэ ардын дуу хөгжмээр бол одоо гол хичээл болгох гэсэн ийм нэг одоо энэ бүх улсын нартай ийм нэг танилт бий болсон байна. Ингэснээс одоо сүүлж одоо манай хичээлийн тахимд бол ардын энэ дуучны аваач багш барьсан. За энэ хамаатай энэ хичээл тохируулсан. За манай багшийн сургуулийн дуу хөгжмийн дээд сургууль авч ирэл одоо энэ Монгол анги гэсэн бол 78 онд бол одоо эхэлж байгуулсан. За тэр үеэс бол ажилчин тараачийн хэргийн энэ одоо нэг хүргэж ирсэн, батлан хүргэж ирсэн энэ сурагчийг авч ирсэн. Яг одоо сурагчийг шалгаж байгаа юм дээр. Миний бол одоо энэ 77 онд бол одоо энэ улсын нэгдмэлтэй шалгалт эхэлсэн. Тэгэл 77 онд манай тэр үе салуур ажилласан, сурагч авсангүй. Би 78 онд хам анхны одоо 4 жилийн дөрөвт одоо Жингэн ангийн сурагч. Ингээд одоо суугаад үлдээд. Одоо сүүлдсээр болоод бол одоо манай энэ салуур одоо дуу хөгжмөндөө сургууль боллоо. Одоо энэ чох хичээнэ одоо Монгол сурагч авж байна. Одоо энэ хүмүүжүүлж байна, багш үлдээж байна. Сүүлдсээр явсаар одоо манай энэ удирдлага хүндхэхтэй багш зарим багш одоо энэ шаардахтай энэ морин хоор болоод уртын дүүгийн асфарын тавлаа шүү. Хамуурдаар гаднаас багш авж агаад. Жангсэр одоо энэ 2007 онд шиг үлээ. Энэ ардын дуу хөгжмийн энэ салуур гаргалаа шүү. Ингээд ингэсээр одоо энэ шинэ дээр яасан манай дуу хөгжмийн мэрэгжлээр бас нэгүүлэх сурагч ороод ирчихнэ. Тэгвэл ардын дууны энэ онлайн энэ ангид гэдэг бас нэгүүлэх сурагч ороод ирчихнэ. Сурагчийн энэ тоон харин болсон. За энэ хичээл хүмүүжил юм уу сургууль хүмүүжил тал дээр бол ардын дуугаар хүндхэс нь энэ цагийн уртхаас олон хичээл ингэж оруулсан. Манай тэр хүмээгийн бас зааж өнгөрч. Инхлээ одоо энэ ерөнхий хандаж сайн нэг салуу гараад ирсэн. Одоо ардын дуугаар. Тэглээ одоо энэ өнгөрсөнд бол энэ их сургуульд энэ шалгах сурагч бол нэлээд 10 байсан. Одоо энэ 20 жил олон болжээ. Тэгэхээр энэ хүүхдүүд бол заавал яана одоо сургуульд орохоос өмнө одоо нэг урлагийн дэс сургууль очивол одоо шалгамбат багшаар багш барьж нэг жаалах юм уу? Манай одоо багшийн сургуульд ороод одоо өөр ямар багштай энэ ойртож энэ мэрэгжил жаалгаад ингэж яагаад одоо энэ нэг талаар бол жаалга болж амдаа нь орно ингэж сургуульд оруулаад дүгэн гэж бодож байгаа маягтай. Ингэж одоо сургууль өвөрдөө ингэж шалгаад авч ирсэн. Энэ ч одоо нэлээд их яршигтай. Тэгэл одоо энэ одоо ирэх жил одоо энэ чинь 11 онд бол яана инх байлсан. Одоо яана Өвөр Монголын хвчээнд одоо энэ сурагч хэлсэх алуун гэрээс бол нэгдмэл тэнэг олон хүний зохион байгуулж ягаад одоо нэгдмэлтэй нэг шалгач болж байна. Энэ олон мэрэгжил нэг шалгалцахад одоо энэ сургуулийн дэстраагаар өвлийн энэ олсон хэрэг хэмжээгээр ингээд одоо жишээлбэл би хамаг сайн шалгасан бол одоо Өвөр Монголын их сургууль орно шүү дээ. Хав өндөр бол 90 байдалд юм а. Гэвч энэ өврийн тэр эримжилийн үж нэ. Би одоо нэгдүгээр эримжилээ Өвөр Монголын их сургуульд одоо бичсэн бол миний хувь хамаг сайн байсан бол энэ хувийн шаардлагад хүрсэн бол би одоо Өвөр Монголын их сургуульд очино.
Хэрэг хүрхгүй бол би одоо вакцины их сургууль очт юм уу? Одоо яг бол манай хохотын хот үндэснээдээс бол очт юм уу? Яад юм уу? Одоо ийм инхлээс одоо нэг тал дээр авч хэлбэл одоо манай энэ дуу хөгжим сурах энэ сурагчид ихэд өгөн болсон. Одоо мөн одоо шалгах энэ шаардлага бол их сайхан адил болсон байна. Үгүй болсны сургуулийн баримжийн адилгүй. Энэ сургууль шалгасан би чи одоо өмнө хотод явсан. Нөгөө сургууль очсон би одоо болсон мэлээд эсвэл харин ийм учраас энэ чи одоо би адилхан дуу дууссан шүү дээ. Яагаад тэнд нь ийм байд, энд нь ийм байд гэхээр энэ сургууль шалгах энэ хүүхэд ийм сэтгэлд их дараас өгч. Энэ чи одоо яасан юм бэ? Одоо юу нь яагдсан бэ? Одоо учиргүй нэг ийм нэг сайхан хүүхэд ийм нэг даралт өгсөн. Тэгээ өмнөөс хойш бол ийм юм байх болсон. Энэ одоо их сайн. Тэгэд бол одоо манай тэр ардын дуугаа дуулаад шалгадаг хүүхдүүд бол одоо бас л нэг юм адил байранд ингэ шалгах боломжтой шүү дээ, тийм үү? Адилхан. Тэгэл би одоо тэр шалгахад үгүйс яана тэр одоо олон мэрэгчлэр одоо нэг олон дугуйлан байна. Энэ дугуйлан бол бүхэл ардын дуу шалгасан хүний шалгана. Энэ бол хөгжим шалгана. Энэ оноо шалгана. Ингэсээр бол одоо бараг л төв болчих юм уу? Одоо их сайхан энэ нийт хэмээн нөлөө хүртэнэ. Үгүй болсоор энэ чи одоо энэ дуу жаадаг багш хөгжим мэдгүй, хөгжимний дуу мэдгүй одоо ингэ тэглээ гэсэн одоо ариун яршигтай юм учраас. Хүүхдүүд бол ингээд улмаас улам одоо уулын тэр нэг жилүүдийг бодох юм бол одоо ариун болоод ирсэн байж таа. Ингээд ариун болоо. Тэгээд тэдгээр хүүхдүүдийн одоо гарах жамжих юм хаана байна? Өөрөөдөө жоохон ямар бодолтой байж байгаа юм. Дээр одоо бас ариун хүүхдүүдээс ялцсан. Одоо би энэ ардын дууг сурдаг энэ нэг зорилго нь бол одоо би үнийг л нэг сайхан ажил олъё гэсэн боломж байна. Хэрвээ тийм газар өгөөдөө хөрөв би одоо яана вэ? Одоо манус гараад ирсээр олонхийдөө энэ ардын нурдагаас сурсан хүүхдүүд гараад ирсээр тэрэн тохирох сайхан ажил олдоход тусал. Танай энэ асуудал бол их сайн асуудал болчихжээ. Миний үжихэр ажил олъёг бол нэг энэ оюутан нэг сурагчид мөн ардын дуугийг дуулаад ажил олно гэсэн заавал олно олж чадна гэсэн учир биш. Ардын дуугаа бас дуулчих юм уу? Өөр хөгжим бас чадах юм уу? Өөр мэрэгжлийн дуугаас дуулах юм уу? Олон талын мэрэгжилтэй хүн бол урдаар ажил олно. Би ингэж бодсон юм. Тэгсэндээ бол одоо манай энэ нэг бол одоо мэрэгжлийн дэвшлэн бас нэг бол ардын дуугийн бол одоо мөн ордос дуугаар жишээ татвал энэ ордос дууг бол ижуураар дуулна. Би итал маягаар дуулна. За эсвэл бас жаахан найруулад шинжилээд дуулна. Ингэж энэ одоо манай хожимын энэ ирээдүй юм уу? Жам болох жам бол олон болно. Би ингэж бодсон юм аа. Таахан юм уу та нэг ярьдаг. Энэ үнээр одоо энэ за жишээд бол одоо миний энэ заасан төгсөн сурагч нар ямар нэг одоо компани очих юм уу? Одоо ингэж асууна. Уртын дуу хамгийн өмнө уртын дуу дуулдаг асууна. Дуулдаг. Богино дуу чадна уу? Гитар дуу дуулж чадна уу? За захвал одоо гитар дуу хэлж чадна уу? Жишээд бол одоо нэг орой нэг багасаа хөдөлгөөн чи одоо бас жаахан гөллөгч болж чадна уу? Гитад монголоор ярьж чадна уу? Ийм ариун нөхцөлд болдог. Чиглэн бид гагч хоёр уртууд дуугаа ингээд одоо тэндээ нэргээд байд бас болохгүй. Нийгмийн шаардлагыг бас бид бас үжих хэрэгтэй. За жишээд бол одоо энэ сурагч нар одоо энэ Чингисийн онгон одоо энэ дүнгийн компани энтэд бүр манай ариун сурагч нар. За энэ сурагч нар юу ч бол одоо энэ урсгал маягийн дуудуулна, уртын дуудуулна, холвоо ярина, за хөгжим барина, гитар дуудуулна, гадаадын дуудуулна. Одоо чи энэ ариун юм юугүй чинь амь нас авахар болно. Явах зарим нарийн бол. Чиглэн бол моност ийм юм шаарддаг. Чигээд одоо зарим хүн бос эдний ойлгохгүй. Энэ одоо энэ чи гитач биш, монголч биш, уртын дууна өнөр намтан ч бас жаахан хөөрцөн шиг ийм маягийн үжигдэл бас гарахгүй биш бас гарна. Гэхдээ миний зорилгоо бол одоо ширийн гол хөлбөмбөрөөс яг сайхан хөдөөнийхэн сайхан өнөр амтын ингэ сайхан хадгалсан ийм уртын дууг би ер нь хөдөлгөдөг. Энэ хөдөлгөд болохгүй. Энэ чинь бол тэрнээ яг амьдрах амь нас. Яг одоо манай сая ингээд их сургуулаа төгсөн сайхан ардын дуучдууд байна. Дуул газар байхгүй болчих маа. Тэгвэл яана тэдэнд үнэн нэг олгох одоо уралдаанаас гадна одоо яг өөрийнхөө дандаа очиод дуугаад дуулах юм боломжтой газрууд байж л байвал. Одоо хариун биш та одоо ээлж угаачлалын газар гэдэг. Одоо баг одоо мөн тийм л газраас өөр газар байна уу да. Одоо чи яг үнэн одоо ингээд сайхан өөрөө чирмээ сурсан, онцгой сурсан. Одоо ч мэрэгжлийн дуу чинь тийм газар байна. Одоо тэгвэл одоо тийм
дуудгийн бүлхэн гэдэг юм уу? Одоо энэ үнд шилгаад хүний авах тооны хэмжээ хийж байгаа. Гэвч одоо ийм онцгойгүй тэгвч энэ одоо яг бусад сургуулийн үжил манай энэ урлаг хийж байгаа ч бас ажил олох энэ баримт юу нөө хөвчөн бол хол их. Хол их. Амьдах заманы хол өргө байж. Хаана ийм өргөн болсноос болоод энэ урлагийг улмаас улам цаашаа хүндэтгээгүй шиг болоод ирсэн байг. Тийм нэг учир байна. Дахаа нэг энэ шилтгаанаас бол одоо болгосон ийм нэг үжигдэл гарч байна. Жишээлбэл одоо энэ амьдрал бүр сайжирж айл бүгэн гагч хүүхэдтэй. Энэ хүүхдүүд юу бодно? Урлаг шиг сайхан юм байхгүй. Сайхны өмөснө, сайхнаар будна. Одоо хаавал одоо хүн өмнө явна, дуулна, телевиз дээр гарна. Бүр ийм бодолтой. Тэгэхээр урлаг гэдэг юм бол төрөлхий. Хүн бүгд тэрний бас хийдэг юм биш ээ. Тийм ээ. Тэгэл энэ одоо зоолтой болгоно одоо амьдрал сайтай болж амын хүүхэд бол одоо 90 60 гэрийн ахмууд бол бас өөр нэг үжилт. Яа энэ хүүхэд юм сурахгүй кай урлаг хийв. Одоо жишээд бол урлаг хийдэг хүн соёлгүй юм шиг. Ийм үжилт бас байна. Ийм бодолтой хүү. Чулуунбаатар гүшин танай тэн дээр за би одоо энэ нэг газар бол ийм нэг ажлыг хийнэ. Энэ нэг жоос бол би энэ нэг дууг дуулал би тэр нэг жоос олоод ирнэ. Тараас мөн энэ дууг сурахаар ирсэн хүмүүс байна уу? Жишээлбэл би ийм нэг жорогсон нэг дууг л дуулууд энэ удаанаа нэг их энэ нэг ажлыг би олд ирнэ. Тэгээд энэ нэг дууг сурахын төлөө танаас ингэж ирсэн. Одоо чим боловчаа арайгүй байхад та нэг дээр удаа вис ариун морин хуурын сургууль би ганцхан төмөн актын төвөргөн сурна. Би энийг сураад илчүүл би одоо жоосолоод илчнэ. Одоо тэр бол одоо барыг манай өөр Монголд бараа арай болохгүй байхаа. Жохом хаавар явал чим сайхан гагчд дуутай гагч хөгжимтэй сайхан мөнгө олдог газар байх юм билээ. Тийм газар явал моносын очмаар байна. Гагч хөгжимтэй тус. Миний тэр сая ярьсан тэр мөрийчхэнд бол тэгж болохгүй. Тэний сурах явцдаа бас тэгж болохгүй. Заавал системтэй ингээд сургуулаа энэ мөрийжэл дээшлэх нь өндөр. Чи хамаагүй одоо нэг юм төлөө нэг ая сурлаа. Одоо өөр юм дуусаар одоо хад болчихно. Эсвэл танай жаагтлаас авч хэлээ одоо ийм сурагчийн одоо жаахад их хүчтэй шүү дээ. Жаагаас өөртөө ингээд алхамаар дээш ирсэн сурагчид заавал аяндаа нэр бол амархан жаагаа сургаад одоо сураад ирнэ. Одоо ийм хүмүүс нүдэн өмнөхийн утад одоо жишээ татвал одоо гаднаас нэг ямар жугаачлын газараас та төмөн автын төрөний мэднэ үү? Та жорогийн мэднэ үү? Мэднээг үл чи намайг дагаа яв. Ийм хүн байхан байгаад. Энэ нүдэн өмнөх. Жишээлбэл нэг 5 3 сар хийд юм уу? Ус сайн бон 5 3 жил хийд юм уу? Энэ хүн бол цаашнаа би хожимдоо би ч юу хийх үү гэсэн бодол тэрүнд ороогүй. Тэгэл одоо аягийн урлагийн одоо сайхан хэлдгээр адилхан урлагийн нэгэнтэй хүмүүс бол одоо нэр гарах юм уу эсвэл амьдралынхаа арга барил болгоод ингээд улам энэнгээр нь амьдрна гэхэд ийм бодолтой хүүхдүүд ариун болсноос болоод одоо та нарын одоо энэ хоёр сургууль шалгахаас гадна хов сургууль байх л манай одоо өвөр Монгол хов сургууль одоо байх л ариун гараад ирсэн байна. За ингээд энэ сургуульд бол бүр л урлагаар сурч илээ. За ингээд урлагаар сурсан хүүхдүүд нь бөөм ариун гараад ирсэн дараа чухам хаашаа очно. Одоо энэ бол бас нэлээд бодлогоо ширтээ учир болоод ирж байна. Тэр одоо сайхан кино тоглогчийг мэрэгж дунддгийн хамгийн халуур бол одоо дараа нэг жилд 8 9 мянган хүүхэд шалгаад 10 20 орж яана. Үлдсэн нь одоо яана бас л кино тоглож штэ. Тийм. Тэгээд тийм ариун жижигдүүд ингээд дарагдаад байхгүй юм тий. Манай энэ урлаг шалгагсаад шалгаж гарчхаа төгсчихаа да. Бас ийм нэг байдал байна. Доош бүк. Мөн тэр хотод л ингээд одоо төрчин ажил хийгээд бааранд дуулаад явж хана. Ер энэ сүмбэр багш ийм нэг учир байш шүү. Тэр яахаа доош бүкгүй байна. Тэр тэнд олох юм байна. Тийм. Зах зээл байна. Яг багтахгүй болцгол тэр хайшаа явдаг. Тийм ээ. Тийм. Тэгэлэн тэнд олох мөнгө нь доорхоос идэв. Доошоо ирвэл юу ажиллана? Хаана очино? Очих газар байна. Одоо багш болж болно. Одоо багш болвол одоо багшаас одоо яг жинхэнэ ажил чинь олвол одоо тийм штэ. Тэгвэл одоо энэ хоёр жугаалтын газар бол одоо ус хүн дутж байна гэж. Одоо хүн байна, дуучин байна. Тэгэхээр манайч бас багш хүн ингэж одоо дуучин хөгжимтэн хүн дэлгэд энд ирэхгүй. Чүн ирэхгүй нь учир нь хүн тэнд эндээс илүү сайхан амьд болж захтаа нэрхгүй. Чүн нь одоо саяын хэлдэг шинтэй ийм ариг урлагын хүн шалгаж байна, төгсөж байна, хаа явж байна. Одоо моносын мэдхээр бас их хүрэлцэхгүй шиг байдалд орж штт. За жишээлбэл одоо цалин мөнгөөр хэлэх юм бол 101 үест бол моносын цалингаас хол өндөр. Ийм сайхан амьдралдаа хаанаас бол. За чгүй яг нэг тусгай одоо энэ дуужгийн бүлхэн гэдэг юм уу, жижигэн бүлхэн гэдэг ингээ орчгоод нэгэд бол одоо жинхэнэ ажилчин биш ээ. Цалин мөнгөөс доор. Хоолод ор. Тэгвэл юу гэж би тэнд очих юм да. Миний цалингаас зарим нь өндөр байх юм.
Чиглээ энэ зах дэлгүүрийн хэрэгцээнээс болоод ингээд явж. Тийм би бас хэрэгцээний дунд зөвхөн манай энэ ардын урлаг цолог манай энэ сурсан мэдлэг соёл жоохон улам ингээд дээшилж хөгжих боломж байна уу? Улмаас улам ингээд энийг хүндэтгэх хандашууд нэлээд миний бодохоор ямар нэг хүн амгаа ангаагүй дуулахгүй сууснаас л дээр байх л да гэж бодож тэр яаяал дуулж явах юм чинь. Одоо энэ гол нь бол одоо зөвхөн ямар шиг маягаар хөгжинө гэсэн үг чинь. Одоо зөвхөн зөвөр явж гэнэ үү, буруугаар явж гэнэ. Тэр бол одоо их онолын үг. За тэгвэл одоо манаас яг энэ хаач Монгол дуугийг сонсохгүй, хаач Монгол хөгжмийг сонсохгүй болсноос хол дээр хаач морин хуудаа, хаач уртын дуудаа, бурууч болгож бол төвч болго. Ямар энэ нэг юм хийж явах чинь ямар хийсэнгүүнээс дээр шиг бодогдъё. Гэвч энэ дотор оршиж байгаа их ариун учир байна. За одоо үнэр амтаа алдах юм уу? Одоо яг одоо худлаар юм нэмэх юм уу? Заримын хаях юм уу? Хоолойн дом бас одоо ингээд хамаа намаагүй энэ архин талбай дуулал хоолойдон бас сайн биш яа. Одоо тэр хүн амьдрахын нэрхэд тэр хоолойг боддоггүй шүү, хотоодоо бодож байна. Тийм ээ. Тэглээ бас ийм нэг юм хэлдэг юм аанаас. Манай ардын дуу ялангуяа уртын дуу ааны баарамдах чадвалаад. Манай энэ уртын дуу бол зарим бол их сайхан ордонтай дуу байна. Одоо төв энэ их юмсэг ёсорхог дуу байна. Одоо манай энд бол бүр дуу гарч ирсэн байна. Энийг одоо тэр баарамд дуулж болохгүй шүү дээ. Ингэж хэлнэ. Зарим хүн бол миний үжихэр бол одоо энэ заавал бүр очиад энэ уртын дуу дуулын гэсэн биш ээ. Гэвч энэ хаадны хоёр дуулсан манай танаа ярьсан тэр юусаар дуулж яах нь бол дуугаагаас хол дээр. За энэ өөр сонсогчд авч хэлсэн чигээ тул баяд нь авч хэлсэн чигээ. Энэ зарим хүүхэд бол би миний сайхан хоолой ярьсан бол зарим бол баарнд очиад дуулаад бол хоолой нь болох юм байсан. Гэвч зарим дуулаад гараад ирсэн бас бай. Чи энийг бэрхий туушилчгүй туулаа гараад ирвэл одоо дуулчих юм. Цугаар нь гарч иж бас болохгүй шүү. Цугаар нь сөөж бас болохгүй. Ийм. Сайхан хамгийн гол нь яг танаа сайхан ярьдаг шиг энэ хамаг гол нь энэ дуулах одоо энэ нэг мэрэгжлийн ховдо чиглээд одоо энэ сайн ч бодог муу ч бодог дуулах гэж байгаа хэдий урдаан дуулах хамгийн гол нь өөрөө таашаа нүг юу гэсэн дэр байна тийм үү. Чи энэ өөрөө энэ урлагаан таашаа нүг. Одоо бол олон хэдэн бол бас зарим нь өмнө одоо амьдралаа гаргаж яах юм. Тэгэл энэ авлагын зам үзүүлж байгаа. Монголоос ариун багш нар ирж जैन. За хаанаас багш нар урьж авчираад одоо хичээл орж яах гэдэг энэ хүүхдүүдийн урамшлыг ингээд дээшлүүлээд ариун сурагч нар бол ингээд сургууль сууж штэ. За ер нь та Монголоос ирлэглээ энэ тухайд бас нэг юм ярмаар байна. Одоо ер нь сая айлаас ирэхээс нь авдраас нэр гэсэн үг байдیں۔ Манай одоо бид уртын дууна багшийн тухайд бол одоо ийм нэг бодол ордیں۔ Хүнээс юм сурах нь сайх. Хэнээс юм сурах нь сайх. Чихлэн бол өөрнөө юм хайчгаад хүний юм сурах нь бол сүрхээгүй бодогддیں۔ Одоо юу одоо манай уртын дууны талаас тийм. Уртын дууны талаас. Одоо жишээлбэл одоо төрөөнөг манай 3 даваадар бол одоо энэ Монгол бураадлаа хамжиж хийж ба тийм тийм ба. Тэгээ шилийн голоос бол их ариун үжимчнээс ариун сайхан уртын дууч нэрсэн байлээ. Авхан нуурыг бол одоо хамгийн сайхан чорын дуутай газар. Ааха. Тэгээ бол хамгийн сайхан нэг өндөр амтан хадгалсан нь бол одоо тэр чин хагаас ирсэн нэг хэм байлээ. Говь гэж. Яа хүнээ тэр дуулж байгаа. Яг нутгийн дуу. За чигвэл одоо үжимчнээс нөгөөлөг хүүхдүүс ирч гээд үжимчин ардын дуун дамбуур одоо саруул тал гэдэг юм уу одоо юу гэж одоо тэр хүрэн толгоон сүүдэр энтер гэж сайхан дуу байдгийн хөвчийн салгаар энтер гэдэг үжимчин ардын дуу. За энэ дуун дээр одоо байдаг юм одоо Монголоос 2 өдөр тэнд гिचэл орж байгаа байдаг энэ ардын дуудаа тэр нугуулаа үжимчин тийм сан өөрнөө үнэр амт нугуулаатай байж байгаа тэр юм юм. Энэ одоо залуучууд энүүний бас нэг анхаарах чухалтай учир. Баг сургууль болоод дууны авах шиг дууны хичээл орд юм а гэсэн маягтай шиг. Одоо энэ дууны хичээлийн орж байгаа багшийг болоод дэмий хүндэтгээгүй шиг тийм авраар ингэж ханддаг сурагч нар бол бас чигэж ойлгодог байсан шүү. Тэгээ манай энэ бол тэндээ тааргүй. Манай чинь яг сургууль нь яг дуудууд мэрэгжлийн сургууль хөгжим хийдэг дуудуулдаг бүжиг өсөрдөг сургууль байхлаар харин эсрэг одоо энэ ганцхан дууны мэрэгжлийн багш хөгжмийн мэрэгжлийн багшлаа нэхэн хүндэтг нь харин бусууд соёлын хичээлийн багш бол жаахан умдгаалах чимнэг хэмнэ бас байдаг энэ сурагчд. Энэ дээр бол одоо манай тэр сургуульд тусгай мэрэгжлийн сургууль байхлаа ийм илрэл үгүй. Тэгэл танай хэлснээ цаашаа ингэж дэлгэрүүлж яриад одоо бодтойгоор авч бол дунд баг сургуульд ш та. Инглиний сургууль давшихыг анхаарад.
одоо энэ дууны хичээлийг бол одоо энэ дэдлүүлсэн хичээл гэдэг юм уу? Хичээлийн гадны хөдөлгөөн гэдэг юм уу? Ингээд одоо зарим нь бол дууны багш байна. Зарим бол одоо өөр нэг дуулж чадах хүн аваач чадаад хэлвчиг заасан мó тоож авсан мó энэ хүний одоо багш болгоод наача урдаа нэг дууж аач гэх. Ингэж ойлгож байна. Тэгэхээр манай ойлгосноор бол энэ нэг сайн нэр нэдэгдэн тэмцсэн дуун багш болдог болно. Тэг хөлөнгөө урдаар тэр бол дуу гэдэг юм бол заавал өөрөө дуулж чадах хэрэгтэй. Заавал өөрөө хөгжимдөж чадах хэрэгтэй. Жангсан дараатай бол бас дуу хөгжим боловсрол бас байх хэрэгтэй. Энэ хандсаар авч өгж өглөө. Дуу хөгжмийн багш бол заавал энэ одоо төвлөр гур гэдэг юм уу, төвлөр хөгжим гэдэг юм уу, пиано гэдэг юм уу, энийг сурцах. Энийг сурсаар л одоо хожимын энэ дуу хөгжмийн хичээл гэдэг юм уу, хүн хүмүүжүүлэх юм уу, мөн өөрийн хөгжөлтөд их тустай. Тэглээ одоо энэ сургуулийн талаас авч өглөө одоо энэ сургууль давших юм уу, эсвэл энэ дуу хөгжмийн талаар одоо энэ жардал бас жаа өндөр ч юм уу. За энэ дуу хөгжмийн зарим багш нь бол одоо сайн зааж чадна. Сайн зааж чадвал одоо энэ чинь тэр дуу хөгжим гэсэн болох юм байна. Зарим нь сайн зааж чадахгүй сурагч нь хүндэтгэхгүй болсоор сурах дурггүй болсоор тэр болж дуу хөгжмийн хичээл одоо мангаж ихэд жаахан хичээлийн гадуурх ийм хөдөлгөөн хийгээд одоо жаач хул жихол нэг баяр дурсгалын өдөр болох юм уу? Дээрээс одоо хүн хараа ирэх юм уу? Ингэсээр одоо нэг яа одоо нэг тоглолт бэлтгэх юм уу? Эсвэл хүнд нь хоёр гişэл орох юм уу? Ингэж үжиж. Тэгээ энэ одоо миний үжихээр хожим бол энэ ийм үжилт бол одоо баг үгүй болно. Манай энэ хүн бүхэн энэ дуу хөгжмийн боловсролын энэ ойлголт юм уу? Хэрэг хэмжээ төвшин дээлж байгаа. Инхлэж одоо энэ дуу хөгжмийн хичээл бол улам хүндтгэх. Тэгээ манай энэ миний мөричхэнд бас хамаатай. Энэ мөричхэн хийж байвал энэ сургуулиас хүн орж байвал энэ үний үжижил байвал удаандаа бол энэ дуу хөгжим сайн юм байна. За миний тэр өнгөрсөнд ярьсан одоо энэ хүүхдийн энэ ой бэлэгдэм оюуны хөгжилт юм сурлагад маш ихтэй гэсээр одоо улам хүндтгэх гэдэг одоо энэ сургуулийн захирал юм уу одоо сурагч сурахад дуртай сургуулийн захирал одоо энэ хичээлийг хүндэтгэхэд дуртай. За эсвэл одоо жардал мөнгө дээр бас энэ одоо жаахан хангалттай юм уу? Ийм. Тэгэл энэ гол нь бол манай дуу хөгжмийн багш нар өөрийн бэйнэ өөрийгөө хүндтгэж энэ ажлаа хүндтгэж сайхан одоо хүнээ энэ шинжил ухаанчилсан одоо энэ өөр газрын төрөөнөө сайхан дорчлогоо хоримдуулж энэ хүнээ дуу хөгжмийн хичээлийн мөн бас байгалийн жил ухаан юм уу өөр ямар хичээлтэй адилхан сайхан ингэж хүндтгэж орвол өөрөөр хэл сайн судалж энийг хүндэлж байвал энэ үр дүн бол их сайн болно би ингэж үзэж байна. Ер нь одоо та нар бол одоо яг энэ багш нарыг хүмүүжүүлдэг хүн шүү дээ тийм. Та нарын одоо яг хүмүүжүүлдэг болоо одоо та нарын ариун сайхан шавнаар бол хүүхдүүд бол одоо энэ сургуулийн одоо сайхан сургуулийн багш нар болоод ингээд хүүхдүүд ингэж үргэлжлэн ингэж л хүмүүжүүлж энэ дуу урлагдан авьяастай болгож л ингэж хүмүүжүүлж. Тэгээ сайхан одоо хэлсэн ариун нь бас одоо гадшаа яваад дуучин болоод явж энэ урлагчин болж яг болохын дотор бас ариун хүүхдүүд бас үнэн энэ авьяасаа босол ирээд энэ нутагтаа харж ирээд энэ сайхан сургуулийнхаа багш болоод хүүхдүүдээ уламжлал их гоё болох юм байна. Үнний хэлэгдэр хөрвөл энэ одоо нэртэй дуу чинь юу ч болсон. Бүрэл одоо энэ эдэгээр баг сургуулаад хамжаад ялангуяа энэ хугацаанд нэг сайн дуу хөгжим багтай ажиллаж байгаа. Энэ хүн бол одоо дуучин болно, хөгжинчин болно. Одоо ийм болж байгаа. Хэрвээ ийм багш таархгүй юм бол бид яадаг шүү дээ. Багш таарсангүй ийм нэг сургуульд орсон тохиол олохгүй бол одоо өнөөдөр бид хоёр энд баг сууч чадахгүй. Тийм. Инхэлж энэ ч одоо нэг орчин ах вэ энэ ажил завшаан гэдэг юм чигээр их чухал. Тэглээ тийм ариун сайхан урлаг сурсан одоо өдрөөс өдөр ариун хүүхдүүд урлагийг сурж яан урлагт багтай сурж яан. Тэгэхдээ энэ ариун хүүхдүүд үнэн гэж сэтгэлээс энэндээ энэ урлагтаа таашаад энэ урлагийг өөрийнхөө одоо сайхан үндэснийхаа соёл урлаг байна гэж итгэж энийг хөндлөх юм бол одоо үргэлжлэн ингэж энэ багш болж ингэж доошоо ингэж ирэх юм бол одоо манай ариун сайхан хүүхдүүд одоо энэ урлагийн шимийг ингэж хүртэж. Энд одоо энэ манай багшийн үйлд бол их сайн их чухал шүү. Чи одоо нэг мэдлэг ааны шиг заах чадвар ааны шиг ийм багш тааруул энэ хүүхд бол сурах дургуй болчихно. Аяа нэг нэртэй сайхан багш ороод ирсээр аяа манай энэ багшийн дуулж байгаа энэ зааж байгаа их сайн байна. Ингэсээр энийг багшаан дагаад бол энэ үйлст бол дур бахтай болоод дур бахтай болсоор энэ хүн одоо сурах дуртай. Сурах дуртай болсоор энэ өр бүтэмж бол их өндөр байна. Би ингэж ойлгоод. За тэгээд баярлалаа. Ер нь одоо та нар бол өөр ордосын багш нар. Ер нь ордосын хүүхдүүдэд өжвөл чаагуур бас ингээд улам нэг сэтгэл хөдлөж ингээд хүүхдүүдийг ингэж урамшуулталаар өөр нутгийн хүүхдүүдээс илүү бодож явах биш үү? Үгүй. Энэ бол гол яана. Багшийн хувьд өөр ихтэй шүү. Дуртай бол. Тийм үү гэж. Чи та Сүлбат багшаар ярьсан тий. Сүлбат багшийн энэ дуулахыг одоо энэ таашааж л байвал энэ уртын дуугийн дуулах дуртай байвал ийм хүний энэ багшийг яг заах дуртай.
Хэрвээ сурах дурггүй, октын дуудаад дурггүй энэ вакцины жаахаа одоо нэг зөвшөөрөх юм уу, тоогох юм уу? Ийм сүлчи лав авах гэдэг. Ийм байна.